байцгаана уу? Номер TV Солонгосоос мэдчилж байна. Өнөөдөр та бүхэндээ Солонгост хийж байсан өөрийнхөө хийж байсан ажлуудын талаар ярилцъя гэж бодлоо. Яг одоо гэрийнхээ гадаа ер нь хүртээг амт гараад ирсэн байна. Гадаа болохоор намар болохоор одоо оройс ирүү ороод хүүгээ авахаас өмнө нэг бичлэг хийж юм боллоо. За тэгээд ярилцгаая. 너무 어색해. 뭐 어색해. За би тэгээд яг нөгөө нэг магистр сурдаг байхдаа техпэ буюу ачаа ачдаг тийм том газар байдаг байхгүй юу? Ачаа одоо бүх төрлийн одоо бидний явуулдаг ачаа мөн шопинг мол онлайн дэлгүүрүүдээр худалдаалагддаг бараа түгээлтийн тийм том одоо газар байдаг. Тэнд Солонгос сурдаг гадаад оюутнуудын хамгийн их хийдэг ажил бол яах аргагүй техпэ байдаг юм аа. Тэгээд манай Монгол эрэгтэй найзууд тухайн үед техпэ ажил их хийдэг байсан. Бидрийг оюутан байхад. Тэгээд манай сургуулийн монгол оюутнууд техпэний ажил их гардаг байсан болохоор октоудаараа бас нэг гарч үзээ л та гэж бодсон баа. Бид нар мэдээж оюутан байхдаа бол одоо янз янзын ажил бол нэлээд хийдэг. Цагийн ажил гэж яриад байгаа. Цагийн ажил бол маш их хийдэг байсан болохоор техпэ ажлыг ч гэсэн ер нь хийж чадах. Тийм болохоор эмэгтэй хүмүүс бас үе угаасаа гардаг эмэгтэй ажлууд бас байдаг байхгүй. Тэгээд техпэний ажил хийж үзье гэж бодоод бөөнөрөө тавуулаа. Надтай нийлээд тавуулаа. Техпэ ажил одоо уцаар яриад тэгээд эмэгтэй 5 хүн байна. Ажил хийж болох уу гэдгийгсэн чинь ажил холбож өгдөг тэр солонгос хүн болно гэдэг ажааши бид нарыг одоо холбож өгсөн байгаа. Тэгээд орой техпэний ажил бол хөвчлээ орой эхэлдэг. Орой 7:30-аас эхлээд өглөөний 7:30. Тийм өглөөний 7:30 нь ер нь бол 8 хүртэл ажилладаг. Тэгээд орой ямар ч юм 7 хагасаас автобусанд суугаад явдаг байхгүй юу? Тэгээд автобусанд хүлээж агаад бид нарыг автобус ирж автгийн ажилчдын автобус. Тэгээд ажилчдын автобусанд 7:30-аас уулзаж суугаад нөгөө техпэ хийх газараа 8 хагас гэхэд бол очиж. Тэгээд ажил нь болохоор 9-оос гэхэд эхэлчин. Тэгээд 9-оос эхлээд шөнийн 1 цаг хагас 2-ын үед бол хоолнд ордог байгаа. Нэг өдрийн хоол гэдэг шиг шөнө тэгж хоолнд ордог. За хоол нь бол өстой онцгүй хоол гарч ирдэг. Хитгэн панчаантай махцах бол байхгүй. Тэгээд нэг шүлтэй хоолтой будаатай нэг хідэн панчаантай нэг тийм хоол гарч ирдэг. Ажил эхэллээ. Тэгээд ажил эхлэхээр тавуулаа нэг газар ажиллана гэж бодоод айгүй гоё дойдгор явсан юм аа. Би тав чинь инээж хөрөлдөөд айгүй гоё эсэ. 5 октод штэ. Тэгсэн чинь яг очисон чинь шууд нэр бүртгэж аваад нэрээр нь бүртгэж аваад тэнгуүдээ тавуулангийн өөрөөр тийш аваад явчихсан юм лээ. Би болохоор нэг юун дээр зам дээр түлхэлт хийдэг дээр зогссон. Маа найзууд өшөө тэндээ ингээ шуудан жижиг ачаа хийдэг ч юм уу тий. Эсвэл бас ингээ жигоддаг ажил хийдэг. Тэр нь болохоор баркодоор ингээд баркод гэдэг шүү дээ. Тэрэн дээр ингээд уншуулдаг тийм бас ажил хийдэг. Зарим нь болохоор шууд ачааны машины ойролцоо боксууд одоо хайрцагуудыг ялгадаг хэсэг гэдэг. Хот тий. Хот бүрээр одоо Солонгос улс даяар тараагддаг учраас А, Б, Цэг-ийн жишээлбэл одоо Сөүл ч гэх юм уу, А нь Сөүл, Б нь одоо Кёнгидо ч гэх юм уу, ингээд яг ингээд одоо манайхаар бол ингээд аймагаар ялгаж байгаа юм шиг ялгадаг байгаа. Энэ төв аймагийнхын өмнө говийн одоо юуны Баян Улирэг ч гэх юм уу. Тэр нь ингээд дандаа юугаар ялгаж авчдаг. Тийм ажил бас хийдэг. Би болохоор хамгийн амархан буюу ачаа зөөр ингээд түлхээл зогсож идэг ажил хийсэн байгаа. Түлхээ зогсож идэг ажил хийгээд тэгээд бүр тэрийг нэг юм олон цаг хийхээр бүр нойр хүрээд өстө нэр амар нойрмол байсан. Тийм тэгээд энэ тэндээс нөгөө ажаа шинүүд амар хараалын үг хэлдэг. Тэгээд ажил хийх нь үнэхээр одоо юу гэдгийг хийж болмоор юм байна, дажгүй юм байна. Гэхдээ тухайн үед ажлын цалин 50,000 вон байсан. Одоо бол өссөн байгаа. Тэгээд ер нь хийхэд дажгүй санагдаад 2 дахь өдөр нь
маргааш нь дахиад ер нь тэгпэ хийж үзьгээд найзуудаараа зөмөрөө дахиад ганц удаа хийчихэл та гэд маа найзууд болохоор бүр хиймээргүй байна. Өстой онцгой байна. Хэцүү ажил хийсэн. Яа тэгэхээр тавуулаа явсан учраас бүгд өөрөөр ажил хийгээд би болохоор амар азтай эхний өдрөө гайгүй ажлыг нь ол хийсэн байгаа байхгүй юу. Зүгээр ингээд түлхэл зогсож байгаа ажил. Тэгээд дараа маргааш нь дахиад тэгпэнд явсан юм а. Дахиад нэг өдөр хийж мөнгөн хааны те тэгээд ядуу оюутнуудад 50,000 вон надад хааны ингээд тэгээд дахиад хийхээр явсан баа. Тэгсэн чи яг нөгөө ам гарсан үн чинь дахиад хийхээр явсан чинь маш хүнд байсан. Яа тэгэхээр очсон чинь ачаа хамгийн их байдаг өдөр нь таарсан. Тэгээд би болохоор нэг солонгос 2 охин лээ. Нэг машин дээр зогсчихтгий. Нэг машин дээр зогсох нь яадаг юм гэхээр ачаануудыг тэр машин дүүргдэг байгаа. Тэгээд ба штэ те хамгийн инээдтэй нь юу гэхээр бүрст амрах зав байхгүй бид гурав бүр ерөөсөө нэгт амраагаагүй бид гурвыг. Тэгээд нөгөө нэг том эрэгтэй хүн ер нь тэр том ачааны тэргийг хоёулаа эсвэл гуруулаа ингээд дүүргдэг байхгүй. Тэгсэн чинь 3 эмэгтэй хүнд бид гурав төгчж байгаа байхгүй. Би тэр нэг 2 жоохон 10 жилийн 2 охин. Тэгээ бид гурав хийсэн л тээ. Тэгээ нэлээд хүнд ачаанууд бол зөөсөн. Тэгээд амарлах би бинийгээ амраасан бас. Яаж амардаг гэхээр ялгадаг зам дээр гарцсан. Одоо 3 төрлийн зам дээр ялгадаг тийм хэсэг байсан. Тэгээ тэрэн дээр гарч амардаг. Тэгээ нэг 30 минут хийж байгаа л өнний ихтэй амрах уу гэж тэгэнгүүт за амрыг гэл тэгэл очиод суудаг гэж бодож байна. Та нар суухгүй зүгээр зогсоогоороо АБ эдрээ нийш нь явуулаад тэгсэн хайрцгуудаа ингэж тараадаг газар очиод амардаг байхгүй. Тэгээд ачаа амар олон ачаа ирэхээр сүүлдээ бүр А руу явуулаад байгаа мó С руу явуулаад байгаа мó А руу явуулах ачааг одоо С руу явуулаад тэгэл Б руу явуулах ачааг А руу явуулдаг ч юм уу өстой буруу зүг рүү явуулж өгнө өстой тэгээд ийш үсэн яг юм яаж тэгээ ямар ч байсан шуудангийн ажлыг нэг тэгэж үнэн факттай хийжсэн. Бид нэр 2 дахь өдөр нь бас дахиад олуулаа явсан. Эмэгтэй охтууд одоо тавуулаа тэгээд хамт хийдэг 2-3 бас залуучуудтайгаа явсан баа. Тэгээ ерөнхийдөө цайны цагаар 2 цагийн үед нөгөө нэг хоол иддэг штэ. Тэрэн дээр цайны цагаар ганзэр очсон чинь бүгдээрээ бүр нэг байгаа юм шиг царайтай. Дахиж энэ новшийн ажлыг хийхгүй. Дахиж энэ техбэний ажлыг хийхгүй дээ гэж бодтол хэцүү байсан баа. Би үртэл бүр нусаа газартаа наагаад амар ядарсан нуруу өвдөд хүнд юм өргсөн болохоор нуруу өвдөд гар өвдөд тэгээ тэр үед чинь айгуу туранхаа жижигхэн тэрхэнч байж хүч бэлтэр бол байхгүй. Тэгээ ер нь эрэгтэй хүний хийдэг ажлыг хийсэн юм аа. Эрэгтэй хүний хийдэг ажлыг бид нэр тэр өдөр одоо ачаа их байсан. Тэгээд ажилчид дутуу байсан тул яах аргагүй одоо хийхээр байсан байгаа. Тэгээд тэр өдрөөс хойш ер нь ахиж техбэнд гараагүй. Би амьдралдаа 2 удаа л техбэ хийж үзсэн. Тэгэл тэр 2 техбэн тийм факттай техбэ болсон. Тэгээ ямар ч гэсэн өглөө гэртээ 8 үед гээл автобуснасаа ирээл гэртээ орсон чи ямар ч гэсэн бүр нэг аимшигын гуйлахтан ч юм уу эсвэл нэг уурхад ажилтдаг хүн ч юм уу бүр гав галтар юм гэртээ орж исэн. Тэгээ маа найзуудаас асуусан даа маа найзууд эмэгтэй найзуудаас бүгдээрээ ахиж энэ новшийн ажлыг хийхгүй бид нэр ерөөсөө дахиж бол хийгээгүй гэх юм уу? Дахиж бол энэ эпэг хийгээг байгаа. Манай залуучууд бол хамгийн хийдэг ажил шүү. Монгол залуучууд угаасаа бэр балдар сайтай, биеийн хөгжил сайтай, Солонгос, Вьетнам тэгэл Тайланд эдрийг бодвол өндөр том биштэй. Ер нь тэгээд би одоо өндөр биштэйсэн ч гэсэн айгүй бяртай штэ. Тийм болохоор энэ техбэний ажлыг айгүй хийдэг байгаа. Ялангуяа оюутнууд их хийдэг шүү. Нөө хэлний бэлтгэлийн оюутнууд өдөр нь оройн зав их завтай. Тэгээд цагийн ажил гэдэг одоо альба цагийн илдаан гэж байдаг хгүй. Илдаан нь болохоор өдөртөө мөнгө авчдаг. Тийм болохоор техбэний ажлыг одоо сард нэг хэд гараад хэрэглэх мөнгө олох эдэрт бол дэм болдог. Тийм ч учраас техбэний ажлыг манай залуучууд их хийдэг гэсэн байгаа. Эрэгтэй хүмүүс их хийдэг, эрэгтэй оюутнууд их хийдэг байхгүй юу. Тийм. Тэгээд одоо ч гэсэн шинээр ирсэн оюутнууд бол тийм манай хүүбэнэр болоод нэлээд хийж байгаа.
ерөнхийдөө цагийн ажлыг бол гашрааж байгаа хөө гэж бодож байна. Тэгээд ер нь гадаадд ажиллаж амьдарч байгаа хүмүүс бол янз бүрийн ажлын энэ ч оюутнууд ч ажиллах, гэрээгээр ирсэн хүмүүс ч ажлыг бол хийн, хараар байгаа хүмүүс ч гэсэн бол янз бүрийн ажил хийнэ. За ингээд дараачихаа дугаартаа би бас өөр ямар ажил хийсэн тухайгаа бас та бүхэндээ ярилцъя. За тэгээд надтай хамт байсан баярлалаа. Номер зөвий Солонгос улсаас та бүхэнтэйгээ холбогдлоо. Тэгээд баярлалаа. Дараа уулзъя. Stop saying I wish, start doing it.